1957 онд Монгол маш хүчтэй газар хөдлөлт болсон байдаг. Монгол оронд хүн харьцангуй цөөнтэй бараг хөнгөн шохом газар энэ газар хөдлөлт болсон учраас дэлхийд даяар нэг шууган тариагүй. Их богдын газар хөдлөлт гэж түүхэнд бүртгэгдсэн энэ газар хөдлөлт 1957 оны 12 дугаар сарын 4-нд Их богдын нуруунд болжээ. Голтой нурууны нэг хэсэг нь бол Их богдын нуруу. Их богдын нуруу нь Баян-Онгор аймгийн Жинст, Богд, Баянлаг сумын нутаг дамнан 70 км үргэлжилдэг. Их богдын нурууны доор 30 км гүнд. Тэр өдөр 11-ээс 12 бааллын чичирхийлэл үүссэн байгаа. Тэгээд Говьлтай нурууг дамнаад 300 км урт газар шилгээсэн байна. Уг чичирхийллийн голомт нь Их богд ууланд үүссэн учраас энэ хавийн газар хамгийн их хагарч өргөгдсөн байна. Газар тухайн үед 8.5 м өндөр өргөгдсөн гэдгийг дараа нь хэмжиж тогтоосон байдаг. Энд болсон газар хөдлөлтийг сүүлд нь одоо орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид 8.1 магнитууд гэж тогтоосон байна. Хүү наач ямар амар юм бэ? Хөр газар аваа ичгээр болсон юм. Яана. Залуумар. Өдөрч. Залуумар. Өчгсөн. Залуумарч ёстой. Бэлэр. Хүний мөр нөхөл аваач юм. Тэг. Чи яатсан бэ? Зарим чулууг нь жоохон сэт зөгчүүл яасан. Алгаж ш морны хөл. Эхлээд газар баг зэрэг чичирхийлэхт нь бүх чимээ гараад газар дайвалдсан гэдэг. Энэ үед нь хүмүүс сандарч гэрээсээ гарчээ. Удалгүй юм дэлбэрэх мэт чимээ гарч газар өмнөхөөсөө хүчтэй хөдлөн хүм мал нохоо бүгд хөл дээрээ тогтож чадахгүй унсан байдаг. Энэ тухай хүмүүс дараа нь тариа шигшиж байгаа юм шиг нааш цааш өнхөрцгөөсөө гэж дурсжээ. Үүний улмаас Их богд уул дундуураа хуваагдаад Их богдын нурууны араар асар өргөн гүн ангал үүсэж өргөгдсөн хэсэг нь хоорондоо зөрж тогтсон байдаг. Зарим хэсэгт газар овоох, атраатах зэрэг үзэгдэл бий болсон байна. Их богдын нуруунаас асар их чулуу нурж замдаа таарсан бүхнийг даран тэнгэр тулсан тоос болсон гэдэг. Уг тоосонд хэдэн алхмын цаадах юмс харагдгаа байж 2 хоногийн дараа л алсын юмс үзэгдэж байсан гэж тухайн үеийн хүмүүс дурсан байдгийн байна. Газар хөдлөх үеэр нийтдээ 13 хүн амиа алдаад 1000 гаруй мал нуранганд дарагдаж чулуун цохиулан өгсөн байна. Газрын ангарахаар унсан маш олон малын майлах мөөрөх дуун бүтэн сар хүмүүс сонсогдож зовоосон гэдэг. Тэр үеэр газраас гинэт ус ориглоод 30 гаруй км урт гойр хүүсэн 4 жил урсаад аажмаар татарсан байна. 10 м өндөр чулуун давлгаа Тормхон гэдэг газарт үүссэн бол тэхийн бүндгэр халзан хустын шавх бахар гэдэг уулын орой нурж битүүт улаастай голыг хаачээ. Ингэснээр номин оюу биндрия хар гэдэг нэртэй 1500-аас 8000 га талбайтай 4 нуур үүсжээ. Эдгээр байгалийн жамаар үүссэн нуурууд манай орны хамгийн залуу нуурууд юм. Улаастай аманд оюу номин нуур, битүүтийн аманд биндрия хар нуур байдаг. Үүнээс оюун нуур нь ногоон, номин нуур нь хөх өнгөөрөө хүмүүсийн анхаарлыг татаж аялагчдын зорж ичдэг газар болжээ.